Дараагийн мэдээг танилцуулъя. Европын холбоо болон Армени хооронд анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж эхэлсэн байна. За энэ уулзалт нь тус бүс нутагт гарч байгаа өөрчлөлийг илэрхийлж байгаа, илрэл болж байгаа юм. За энэхүү түүхэн уулзалт нь Европын улс төрийн нийгэмлэгийн 8 дахь дээд хэмжээний уулзалтын дараа болсон бөгөөд тус уулзалтаас нэг өдрийн өмнө Европын 40 гаруй орны удирдагчид цугларсан байна. Европын холбооны комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста нар Армени ерөнхий сайд Никол Пашинянтай уулзсан. За энэ явдал нь бүс нутгийн улс төрийн орчинд гүнзгий өөрчлөлт гарсныг илтгэлээ. Армени Европын холбоо мигмар гарагт 2 талын анхны дээд хэмжээний уулзалтыг Ереван хотноо зохион байгуулсан. За энэхүү уулзалтын өмнө хоорондоо харилцан хэлхээ холбоо тогтоох түншлэлд гарын үсэг зурсан байна. За эдгээр баримтчиг нь Армени Европын холбооны анхны дээд хэмжээний уулзалтын өмнөхөн хэвлэлийн баг хурлын үеэр гарын үсэг зурсан ёслолын арга хэмжээгээр болсон байна. За ёслолын үеэр Европын хил болон иргэн хамгаалтын агентлаг болох Frontex Армени дотоод хэргийн яамны хооронд ажлын хэлэлцээг мөн үзүүлсэн байна. Арменийн хувьд Оросын холбооны улстай чухал харилцааг, стратегийн харилцааг хөгжүүлсээр ирсэн. За Оросын холбооны улсыг өөрийн Азербайжантай холбоотой хөлийн маргаан, газар нутгийн маргаан дээр бол Оросын холбооны улсаас дэмжлэг авсаар ирсэн. За гэвч бол сүүлийн жилүүдэд Оросын холбооны улсын зүгээс тус бүс нутагт баримталж байгаа бодлого өөрчлөгдөж байгаа. За Арменийг дэмжлэг нь суларч байгаатай холбогдуулан Армени зүгээс Америкийн нэгдсэн улс болон за цаашлаад Европын холбооны түншүүдийг түшгээс өөр аргагүй байдал үүсэж байгаа. За Европын энэхүү Европын холбооны зүгээс ч гэсэн Арменийг дэмжих сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн. За Армени Оростой харилцаа нь 2023 оноос хойш улам хурцтмал байдалтай болсон. За юунтэй холбоотойгоор тухайн Европын холбоо болон Армени хоорондох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Армени нь Оросын холбооны улсын тэргүүлсэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн хэвээр байгаа ч гэсэн Европын холбоонд элсэх хүсэлтэй гэдгээ аль биесээр зарлаад байгаа. За мөн Армени улс нь Москвагийн тэргүүлдэг хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагт оролцоогоо зогсоож байгаа нь Оросын холбооны улстай улс төр аюулгүй байдлын салбарт хэрхэн харилцаж байгаа гэдгээ илэрхийлж байгаа нэг илэрлэл юм. За Армени улсын хувьд Евразийн эдийн засгийн холбоонд нэгдсэн үүнтэй холбогдуулан олон удаагийн бас гомдол мэдээллийг хэлж байгаа. За Евразийн эдийн засгийн холбоонд нэгдснээр тус улсын худалдаа төдийлөн нэмэгдэхгүй байгаа. За энэхүү холбоонд нэгдсэн орнууд бүгдээрээ ашигтай байх гэхээсээ илүү тэргүүлж байгаа Оросын холбооны улсад илүү ашигтай нөхцлүүдийг бий болгож байгаа гэсэн шүүмжлэлийг Армени болон Кыргызстан улсуудын зүгээс илэрхийлж байсан. За үүнтэй холбогдуулан мөн хэдийгээр энэ тухайн байгууллагт гишүүнчлээ хадгалж байгаа ч гэсэн энэхүү Оросын холбооны улсын бий болгосон аюулгүй байдлын эвсэл холбооноос гарч байгаагаа зарласан явдал нь Армени бодлогот ихэнх өөрчлөлт гарсныг харуулж байгаа хэрэг юм. Харин энэхүү уулзалттай холбогдуулан Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев даваа гарагт Европын парламентыг Азербайжан Армени хооронд энхий үйл явцыг саатуулсан гэж буруутгаж байгаа гэдгээ хэлсэн байна. За тэрээр Европын улс төрийн нийгэмлэгийн 8 дахь дээд хэмжээний уулзсанд визийн холбоосоор орж үг хэлэхдээ Алиев Европын парламент сүүлийн 5 жилийн хугацаанд Баку руу дайрсан үг хэллэг агуулсан 14 тогтоол баталсан гэж мэдгдсэн. Энэ байгууллага энхий үйл явцыг дэмжихийн оронд үүнийг даслан зогсооход идэвхтэй оролцож байна. 2021 оны 5 дугаар сараас 2026 оны 4 дугаар сарын 30 хүртэл Европын парламент Азербайжаныг дайрсан үг хэллэгээр дүүрсэн 14 тогтоол баталсан. 5 жилийн хугацаанд гарсан энэхүү 14 тогтоолыг та бүхэн төсөөлөд үзтээ хамгийн сүүлийнх нь ердөө 4 хоногийн өмнө батлагдсан гэж Алиев мэдгдсэн байна. Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев цаашаа хэлэхдээ Азербайжаны парламент 5 дугаар сарын 1-нд Европын парламенттэй бүх салбарт хамтын ажиллагаагаа зогсоож Евронестийн парламентын ассамблеийн гишүүнчлээ цуцлах журмыг эхлүүлэхээр болсон гэдгээ хэлсэн байна. За 5 дугаар сарын 1-нд Азербайжаны гадаад хэргийн яам Баку дахь Европын холбооны элчин сайд Мириана Кулночгийг дуудаж түүнд Армени ардчилсан сүрэн төсвөрлөлтийн тухай Европын парламентын тогтоолыг эсэргүүцлийн нууцыг гардуулсан байна. За тус яам тогтоолын заалууд нь бодит байдлыг гажуудуулсан объектив байдлын зарчим, за түүнчлэн улс орнуудын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн
бүтэн байдлыг хүндэтгэх үүргийг зөрчиж байгаа гэдгийг онцолсон. Алиевийн хэлснээр Азербайжаны гадаад хэргийн яам уг тогтоолыг одоо эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. За үүнтэй холбогдуулан одоо Азербайжаны зүгээс Европын холбоотой харилцаагаа одоо муутгах ийм үйл явцыг бол эхлүүлж байгаа нь харагдаж байгаа юм. За Азербайжаны хувьд бол Арментай газар нутгийн маргаанд одоо гол дэмжлэг бас хүсдэг орнуудын тоонд нь за Турк болон гарал угсаа нэгтээ бусад орнууд бол багтдаг байгаа. За Европын холбооны зүгээс бол бас Оросын холбооны улстай холбогдуулан Армен гэхээсээ илүү Азербайжаныг дэмжих хандлагатай байсан болвол энэхүү бодлогод нь томоохон өөрчлөлт орж Армен одоо илүү дэмжсэн ийм бодлогыг хэрэгжүүлэх болох нь эндээс харагдаж байгаа юм. За Армени ерхий сайд Никол Пашинян өөрийн зүгээс 2028 онд Азербайжан улсад айлчлах бодолтой байгаагаа хэлсэн. Европын холбооны зөвлөлийн дараагийн дэд хэмжээний уулзалтанд оролцоно гэж найдаж байгаа гэдгээ илэрхийлж байгаа. За мөн Пашиняны зүгээс илэрхийлж байгаа зүйл нь бол Алиев энэхүү одоо уулзалтанд видео холбоосоор орсон явдал нь бол цаашдаа хоёр улсын харилцаа бүрэн муудаагүй гэдгийг бас илэрхийлж байгаа хэрэгэ гэдгийг мэдэгдэж байгаа. За ямар ч тач бол энэхүү одоо бүс нутагт бол нөхцөл байдал өөрчлөгдөж гадны одоо тоглогчдын зүгээс ч гэсэн өөрийн баримталж байгаа бодлогоо өөрчилж байгаа нь харагдаж байна.